Байгаль орчин аялал жуулчлалын яам үзүүлж байна. Хог аяглыг дэд бүтцийн шугам хоолоор хайсан тохиолдолд хувь хүнийг 50,000 төгрөг, хуулийн этгээдэд 200,000 төгрөгийн торгуул оногдуулах. Хог аяглыг ил задгай шатаасан тохиолдолд хувь хүнийг 50,000 төгрөг, хуулийн этгээдийг 400,000 төгрөгөөр торгох. Нийтийн элбэр газар ногоон бүс үерийн 70 сувагт хог хийсэн тохиолдолд хувь хүнийг 50,000, хуулийн этгээдэд 200,000 төгрөгийн торгуул оногдуулна. Аж ахуйн нэгж байгууллага хөрс бохирдуулан жорлон байгуулсан тохиолдолд хуулийн этгээдэд 200,000 төгрөгийн торгуул оногдуулна. Хог хаягдлыг тогтоосон цагаас бусад газар тайсан тохиолдолд хувь хүнийг 50,000, хуулийн этгээдэд 200,000 төгрөгийн торгуул оногдуулна. Гэрийн болон нам даралтын зоохонд нийлэг материалтай хог хаягдл шатаасан тохиолдолд хувь хүнийг 50,000, хуулийн этгээдэг 400,000 төгрөгөөр торгох. Нийтийн эзэмшлийн эд хөрөнгө дээр зар сурталчилгаа байршуулах, шашны болон зан үйлийн эд зүйлс тавьж хог хаягдл үүсгэсэн тохиолдолд хувь хүнийг 50,000 төгрөг, хуулийн этгээдэд 500,000 төгрөгийн торгуул оногдуулна. Та хог хаягдлаа ил задгай хайж байгаа этгээдийг харуул хуулийн байгууллага болон мэргэжлийн хяналтын ерөнхий газарт баримтжуулан авчирна. Та авчирсан баримтаар торгуулийн 15% тэмцэх хэмжээний урамшуул авах боломжтой. Эх орны ирээдүйд иргэн бүрийн оролцоо чухал. Байгаль орчин аялал жуулчлалын яам.